За бүгдээр нь миний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгээд би өнөөдрийнхөө бичлэгний төгсгөл амар сонирхолтой өөрөө хувьд сонирхолтой гэж бодож байна. Ийм амар хөргөн том кофе уугаад энэ кофений хамт яг нөгөө өөрийн кофе шиг байна уу гэдгийг бас үзэн. За тэгээд манай найз нөхөс сонирхолтой амталтаар шахаас ирсэн багтаа. Тэгээд надад ийм шахаа амтстангууд авчиж өгсөн. За тэгээд миний надад хэлсэн байгаа. Тэгээд энэ хэгийг идэж үзээд амтны ямар байна гэж хэлээд дээрээс нь оноо гэж бодсон. Би болохоор өмнө хизээч юм одоо шахаа амтстан уудал идэж үзээгүй. Бас ийм амар ингэдтэй амар ийм жижигхэн кофег ууж үзээгүй. За тэгээд энэ хэдийг ууж үзээд идэж үзээ та хэд бас оноо ийм амттай би оноо холноо. За тэгээд бичлэгнийхаа үндсэн хэсэг рүү орцгоё. За тэгээд бичлэгнийхаа гол үндсэн ярих зүйлийг ярьж эхлэе. За та солонгос явахаас өмнө юу бэлдэх вэ гэхээр хамгийн түрүүнд бол эрүүл мэндээ сайн үзүүлээд бүх биеийн шинжилгээгээ өгөөд болж өгвөл шинжилгээний хариу гаргахад өгдөг бол тэгээд ер нь сайн хэрэгж үтсэн байх юм бол тохирох эмчилгээнүүдийг хийлгээд бие ямар нэгэн зөврөө явуул зүгээрээ эрүүл мэндийн асуудалгүй. За тэгээд сүүлийн үед хүмүүс аягүй нүдний шил зүүдэг харааны жоохон асуудал болсон байгаа шүү дээ. Тийм учраас хэрвээ та нүдний шил зүүдэг байх юм бол Монголоос тохирох нүдний шилийн арамыг сайн бас аягүй сайн авч байгаарэ. Болж уулахад нэг ээлж нэг авч аваад хоёр ээлж нэг нүдний шилтэй хадвал зүгээр. Ягаад гэвэл солонгос нүдний шилийн арам жоохон үнэтэй байхгүй юу? За мөн шүдний хаа эмчилгээг аягүй сайн хийх хэрэгтэй. Очиж шүдээ үзүүлэх юм бол даатгал бол төлж байгаа боловч шүд үзүүлэхэд бол нөлөөлдөг байгаа. Тийм учраас яг дараа нь эм авахд л нөгөө нөлөөлдөг байхгүй. Тийм учраас шүдний эмнэлэг сайн үзүүлээд шүд өвдөлтгүй ямар нэгэн биеийн завиргүй явах юм бол очиод танд сурахыг хайж байгаа цагийн ажил хийгээд очиж амьдрахад бол ямар нэгэн завирг байна гэдэг чинь танд цаг болоод одоо мөнгө төгрөг чинь бүх юм хэмжиж өгдөг байхгүй. За тэгэхээр дараагийн зүйл бол амьдрах газар аягүй чухал. Яг манай таньдаг хамаатан найз нөхөд байд юм уу? Би очиод угаасаа болчихно дөө гэж бодож магадгүй. Гэхдээ бол хүмүүстэй нэг хамт амьдрна гэдэг чинь бол тийм бас жоохон хэцүү шттэ. Удаан хугацаагаар байвал яг тохироод болно. Эсвэл би очиод ван руу хөлсөд амьдчин австралч ямар нэгэн газар би өөрөө амьдчаа гэж бодож иж болно. Гэхдээ дөнгөж очиж байгаа хүн бол жоохон хүнд. Яагаад вэ гэх юм бол ажлын визээр очиж сурах визээр очиж байгаа учраас хичээлээ хийх хэрэгтэй, хичээлээ тасах байх хэрэгтэй байхгүй юу? Визээ сонгож авах чухал нөлөөтэй учраас тийм учраас явахаас өмнө та хэд маань ингээд сургуулийнхаа кемпс байдаг дотор байрыг аягүй сайн шийдвэрлээ. Дотор байранд орчороо тэгээд эхний 3 сар байх сургууль болгон шаардлага тавьсан байдیں۔ Заавал эхний 3 сар бай, эсвэл эхний 6 сар бай ч юм уу тийм учраас ядаж нэг хилээ жоохон сураад өвчрөө болоод эсвэл хамтдаа байр үзлээд гарчих найз нөхдөд болтлоо. Дотор байранд байх юм бол чинь найз нөхдөдтэй болно. Дээрээс нь одоо тог цахилгааныхаа мөнгийг хэмжих нь сургуультайгаа ойр учраас метро автобус одоо цаг явна одоо цаг өрнө гэсэн асуудалгүй хичээлээ хийхэд ч гэсэн илүү тохиромжтой. Тэгээд миний хувьд болохоор нөгөө багасаа нэг юм Америк кинонуудын кемпсэн дээр ингээл амар гоё байдаг. Одоо ингээл хаавч ингээл хөргөж өгч мөгөл айгу кемпс дотор гоё яваад идэв штэ. Би яг тийм юм үзэж өссөн болохоор тэр юм надад ингээл кемпс дотор амьдрах бол айгу сонирхолтой байсан. За тэгээд дараагийн одоо зүйл гэх юм бол солонгос хэлээ бас сураад яваарэ. Анхан шатныхаа ядаж сурах хэрэгтэй шүү. Би угаасаа очиод солонгос хэл үзчихээс хойш ингээ заавал монгол сурч марах шаардлага байхгүй шүү гэж бодож магадгүй. Гэхдээ очиод шууд эхний бэлтгэл солонгос байх шаардлагатай учраас ойлгохгүй жоохон ойлгохгүй байх зүйлс гарч магадгүй. Тийм учраас ядаж сар тэгээ түүнээс дэвс хугацаагаар ингээ солонгос хэл анхан шатны мэдлэгийг Монголдо сайжруулах явж байгаа юм бол өөрчлөлт хэл амар хичээл ойлгоод явах. Очиод одоо цагийн ажил хийлээ гэхэд бол бас нэг ойр зурханаа яриад ойлгочтой байх юм бол юу зүгээр. За мөн тодорхой хэмжээний бас бэлэн мөнгөтэй явах хэрэгтэй. Шууд очиод банкны карт нийлгээд карт мартаа үйлчлүүлж жоохон боловцоо жоохон бага байж магадгүй. Тийм учраас бэлэн мөнгөтэй явчих юм бол илүү өөрчлөж бас хэрэг болно. За мөн хувцас аягүй их ингээ хувцас авч явах шаардлагагүй. Яг хэрэгтэй өмсдөг, өөрөө өмснө гэж бодсон. Яг хэрэгтэй хэдэн хувцас. За тэгээд цагийн ажил хийх юм бол магадгүй өмснө гэж бодсон. Чөлөөтэй хувцас аваад явчих зүгээр. Яагаад гэж байгаа гэхээр мэдээж Монгол ч гэсэн Монгол охид залгчууд Монгол хүмүүс маань ч гэсэн гоё ингээд өөрсдөө тохирсон хувцас аягүй сайн өмсдөг. Солонгос ч гэсэн бас одоо хүмүүс аягүй гоё хувцас стилтэй. А гэхдээ жоохон хувцалтынх нь хэм маягийн жоохон өөр санагддаг байхгүй надад. Одоо жишээлбэл их сургууль дээр очиод ингээд их сургууль дээр болохоор оюутан залгчууд болохоор аягүй цайвар өнгөрөх хувцалдаг. За тэгээд сарвчтай малгай их өмсдөг. Бие тамирын хослол өмд аягүй өмсдөг. Крокс ч юм уу тавчаг бид аягүй өмсөөл явдаг. Тэгээд юм чөлөөтэй бодолх өмсчдөг. Тэгэхээр нэг юм угаасаа солонгос ч юм үнэтэйгээс ахуулаад хямдхан боломжийн үнэтэйг зөндөө хувцсны дэлгүүрүүд байдаг. Заавал яг хямдхан гэхээр нэг чанаргүй загвар муутай гэж бас ойлгож болохгүй. Бас хөрхэн загвартай, хөрхэн чанартай хувцснууд ч гэсэн зөндөө байдаг учраас аяндаа очиод ингээд тэндээ уусаа тэдгийн хувцалтай юм аянд ороо явчихдаг. За тэгээд нэг чамдамаа дүүргээл нэг их хувц авч явах шаардлагагүй. За мөн ноутбук авч явах шаардлагагүй гэж бодож байна. Ялангуяа хэлний бэлтгэл бол яг миний хувьд л аваад явсан. Гэхдээ яг очиод нэг ганц би бэлтгэх ч юм уу тий. Кино минь үзэх контентууд үзэх юм бол илүү том дэлгэр үзэл бас зүгээр. Гэхдээ гар утсаа айлуулах сайн багтаамжтай. Сайн одоо камерамен дэжгүй дээрээс нь гар утсны дагалдах хэрэгсэл болгох power bank чихвч утастай болох зүгч хүрт байгаа чихвчээ болж утасгүй бол намар чихвчээ аваад явуучих хэрэгтэй. Тэгэх юм бол танд аюу хэрэг болно. За мөн юу яах хэрэгтэй?
дотор хувцсыг бол эмэгтэйч эрэгтэйч бүхэн дотор хувцаа өөртөө тохирсон бас нэг мэлэдэн ээлжийн тийм хувцснууд аваад явчих хэрэгтэй. Солонгост бол жоохон үнэтэй байдаг. Тийм учраас нэг ядаж өөрийнхөө хэрэгцээнд тохирох хувцас аваад явах хэрэгтэй юм уу? Одоо юу байгаа? Орон жилийн маш гоё давууга нэг ээлжийн хайвал аваад явчих зүгээр хичээл хийн, хажуугаар нь цагийн ажил хийн. Тэгэл ер нь бол ингээд амтаж амрах газар маань аягүй тухтай байх юм бол зүгээр тэгэхээр сайн чанарын давуу орон жилийн давуу аваад явчих зүгээр. За тэгээд өөрчн тол бичиг цаасан тол бичиг. За цаасан тол бичгийг бол бас нэг авч явах гээд явах хэрэггүй дээ. Болж бол утсан дээр тол бичгүүд татаад авчих юм бол утсаа хэрэглээ болсон учраас утаснаас хараад иж болно. За тэгээд өөрчн чиз зураг авч явах хэрэгтэй юм байлээ шүү. Солонгосч чиз зураг жоох үнэтэй байдаг. Тэгэхээр нэг тийчгүй 2-3% чиз зураг аваад явуул зүгээр. За мөн өөрийнхөө хувийн нэг эмийн сантай хашилтай бол хашлахаа эмийг за дээрэс нь одоо хамрын цацлах ч юм уу тэгээд бөөрний одоо ийм жилтэй газар ирэх жоохон бөөр мөрөглөхөд идэг. Тэгэхээр бөөрний ийм за мөн миний хувьд нэг хэрэг болсон тосон зурглыг бас тэгээд ийм зурглуудын зургуудыг оруулчих. Эдгээр бол аягүй бас хэрэгтэй байсан. За эднэрийг аваад явчихад бол ер нь бол амьд чинь нөө тэгээд яг бусад хэрэгцээтэй зүйлс бол угаасаа солонгос зөндөө байгаа. Зөндөө дэлгэрүүдэд хямдхан боломжноор авах гэвэл дайсаа байдаг. Гадныхан ч гэсэн бас дотоодынхан өөрсдөө хүмүүс гэсэн дайсаар аягүй хөлжлүүлдэг. За мэдээ том их дэлгэрүүд зүгээр ингийн дэлгэрүүд гэх зөндөө хэрэгцээтэй зүйлс зардаг газрууд бол зөндөө байгаа. А гэхдээ амьдрах гад яг хний нэг хэдэн сартаа хэрэг болох зүйлсийг бас өөрөө бэлдээд ирэх юм бол зүгээр. За мэдээж хүн дээр нэмээд хэлэхэд бол хүн болгол гадагшаа явахдаа авч явдаг. Монгол арц цэцэрхэн сүтээ цай зэрэгүүдээ бол аваад явчих юм бол зүгээр. Хаяа угаасаа Монгол нэг тоогоод нэг байн идэд байдгүй зүйлээ очиод нэг жоох идмэр санагдаад идэж умар санагдаад идэг байхгүй юу. Тэгэхээр тэднэрийг бас аваад явуул зүгээрээ. За тэгээд бас Монгол дэлгүүрүүд байдаг болохоор тэндээсээ ч гэсэн бас аваад явж болно. Эсвэл гэрээсээ бас нэг хаяа кар авчиж болно. За нэг иймэрхүү зүйлсүүдийг бол аваад явсан байхад бол танд бол бас хэрэг болно гэж бодож байна. За танд яг очиод хамгийн түрүүнд энэ түрүүнд хэрэг болох хэд аппликейшнтэй хэлж өгье. За ер нь хөвчлэн хүмүүс мэдж байгаа байх. Гэхдээ мдэггүй хүмүүс маань бас татаад аваад хэрэглээрээ. За хамгийн түрүүнд бол каталогийг солонгосчууд бол аягүй ашигладаг. Энэ дээр болохоор одоо мэдээж хичээлтэй холбоотой багш нар мэдээлэл оруулна. Дээрээс нь аягүй нэг ажлын группүүд байдаг, зарууд байдаг. Тэгэхээр каталогоор ажил болдог хүмүүс бас. За Kakao Map энд явж байхад бол Map ашиглаж сурчих юм бол айгүй ерөн бол төөрнө гэсэн юм бол гарахгүй тийм учраас Kakao Map-ийг татаж аваад за мөн Kakao Metro гэж байгаа. Метрод явах юм бол метроныхоо явгууд буудлуудыг болохоор өнгөнгөө шугамуд нь ямар байгаа, хаана ямар буудлууд байгаа гэх мэт айгүй ойлгомжтой байдаг. Тэгэхээр энийг бас татаж аваад хэрэглээ сураарай. За мөн бишээлгээд аппликейшн байгаа. Энийг тол бичиг болгож ашиглаж болно. За дээрээс нь дөрмүүд бас байдаг учраас хичээлийн дөрмүүдийг бас харж болдог. Мөн нээвэр одоо тол бичиг нээврийг бас татаад авчих юм бол хэрэг болдог. За тэгээд за бусад одоо өөр одоо аппликейшнуд байдаг л да. Солонгос хэл ч юм уу тиймэрхүү аппликейшнуд байдаг. Гэхдээ саяны өмнө хэлсэн хэд маань за мөн түрүүнд хэлсэн Gmoney Trans гэсэн аппликейшн бас хэрэг болно. За тэгээд эдрийгээ татаад авчих юм бол танд бол бас тухайн хэмжээгээр бас нэлээд хэрэг болно. За мөн очоод өөр бас аппликейшнуд байдаг ажил хаяхад хэрэгтэй болдог. Янз бүрийн одоо дэлгүүрүүд кофе шопуудын гэх мэтийг бол очоод та аяндаа явцдаа купон зэргийг бол ашиглаад сурах байхаа. Ямар ч байсан явахаас өмнө түрүүний хэлсэн аппликейшнуудыг татаж аваад утсан дээрээ байршуулаад хэрэглээ сурч байгаа бол танд маш их очоод амьдрахад байх чинь бас тусдаг хүн болно гэж бодож байна. За одоо тэгээд хэдүүлээ нэг юу нэ снэпүүдээ идэж үзье. За би тэгээд өчтөр нэг идэж үзсэн энэ снэпүүдтэй энийг болоод дахиад ингээд энэ заяа дотор гүзээлсэн юм байлээ. Гүзээлсэн тэгээд энэ цагаан нь яг юу юм бэ? Нэг би хятад хэл мэдэхгүй байна. Уншиж мэдэхгүй байна. Цагаан нэг шоколад юм болов уу гэж бодсон заяа. Ийм ингэж харагдаж байгаа. Ийм аа гүзээлсэн нэг юм гоё гадаас. Гомгом. Амгон. За одоо нөгөө хоёр амтнаа завчлаа. Одоо ингэж үзье. Жимсний чипсээс нь хэлье. Амар ирүүл юм байна. Банан. Амгон. Ийм манго юм. Гойм. Чипс идэж байгаа юм санагдаж байгаа. Жимс ирүүл снэк гэдэг агай гоё юм байна. Аваас. Ой. За, энэ тавьчих юм. За, энэ хаваа. Энэ хаваа. Цэцнүүд нэг тавьчих юм. Хаваа. За. Яг л сууж байгаа.
агаараад иддэг гэсэн. Одоорсон байдаг ус юм шиг тайм гоё. Сууд гоё юм байна. За одоо бол би кофе уумааргүй байна. Тийм учраас кофе бол гараана. За тэгээд ийм хөрхөн хаавсан шахагаас ийм гоё онцтонгууд найзтай авчирч өгсөн найзтай маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн бас бичлэгтэй хамт байсан танд баярлалаа. За тэгээд багчсан бас ихтэй мэдээллүүдийг сонсож чадсан болов уу гэж бодож байна. За тэгээд бас ярьж дуртаагүй өөр зөндөө зүйлсийг орхитуулсан байж магадгүй. Тийм учраас Солонгост очиж сурч байгаа мөн одоо явахаар бэлтгэлээ бацааж байгаа хүмүүс маань бас эдгээр зүйлс хэрэг болчих шүү гэж бас доор комент хэлж болно шүү. За тэгээд дараагийн бичлэгээр болохоор Солонгост очиж би ямар цагийн ажил хийж исэн бэ? Ямар ажлууд хийсэн бэ? Ажлаа яаж одоо олсон бэ? Тэгээд ажлын нэг ажил хийхдээ юу анхаарах вэ? Гэх талаар ярих гэж бодсон. Яг уу хүмүүс бол нэг ингэж сүүлийн үед бол харцангуй ингээд Facebook дээр ажил хийх юм байна, бодит ажил юм байт юм байна гэж ярьдаг. Тэрнээс биш ер нь өмнө хүмүүс бол харцангуй нэг их ингэж яг юм байдаг шүү, их зүйлс юм байдаг гэж бол ярьдаггүй байсан. За тэгээд дараагийн бичлэгнэр болохоор Солонгос цагийн ажил хэрхэн хийсэн, ямар цагийн ажил хийсэн, цагийн ажил хийхдээ юу анхаарах вэ гэд тийм зүйлсийн талаар ярих болно. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За бас нэг юм хэлье. За миний бичлэгийг үзээд бас хэрэгтэй зүйлсээ мэдэж аваад эсвэл зүгээр ингээд сонирхоод үзэж байгаа бүх хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд шинээр миний YouTube сувагт subscribe хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За цаашдаа бас би бас аюул сонирхолтой бичлэгүүдийг бас оруулах гэж бодож байгаа. Юу ямар бичлэгүүд оруулах вэ гэхээр одоо жишээлбэл юу яа гэж бодож байгаа юм чимээгүй бичлэг юм бол хийж үзэж бодож байгаа. Юу ч ярихгүй зүгээр бараг ASMR ч юм уу тиймэрхүү юм шиг бичлэгийг бас хийж бодож байгаа. Бас сонирхолтой болов уу гэд хоолны бичлэг хийх гэсэн бодол байгаа. За тэгээд өөрсдөө бичлэгүүдийг маань үзээд шууд үзэх гэсэн юм бол миний суваг дээр subscribe дараад хажуудлын хонхон дээр дарж байгаа шинэ бичлэг оруулах юм бол шууд таны YouTube-ийн нүүс дээр гарч ирэх болно. За тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.